бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай байна. Энэ энд чинь том болцсон юм уу, би жижигхэн болцсон нэг л том өгöd их юм тий. За тэгээд сая үлзий агш чинь танилцсан дээ би 2010 оны төгсөгч. Ер нь бол 2004 онд UBTC-д оюутан болж орж исэн. Тэгээд дунд нь нэг жил чөлөө аваад дараа нь их нэртээ одоо хүүхэдтэй болоод дипломынхаа ажлыг барахгүй хийхгүй юм байлээ. Би бол тэгээд дахиад чөлөө аваад тэгээд үндсэндээ бол 2010 онд төгсөж исэн. Тэгээд сая наашаа сургууль руугаа одоо төрөл сургууль гэслээ ярих хаа тэгж л ярьдаг хүмүүс. Сургууль руугаа иржсэн чинь би анх сургууль UBTC-д орж исэн. Яг тэр нэг одоо юу гэх юм тэр нэг агшин гинт айгүй тодорхон саанд орж ирлээ л дээ. Сая баскет тоглож байгаа манай Баттгэл битээр 2003 онд. Тийм. Гэтэ 2003 онд Баттгэл шавын сургууль төгсөөд би 2002 онд төгсөөд тэгсэн баг тий. Тэгээ 2004 онд битээр орж исэн байхгүй хамтдаа. Тэгээ бүртгүүлэх гэж ирж исэн. Тэр өдрийг би аягүй сайн санаж байгаа. Тэгээ бүртгүүлэх гээд бизнес сургуулийн үүдээр орж ирсэн. Тэгээд бид нар бол өөрсдөө бол аягүй мундаг цулааны ах хийснэ гэж бодож байгаа шүү дээ тий. Нэг лаг хүмүүс гэж бодоод яваад ороод ирсэн. Тэгээд яваад ороод ирсэн нөгөө нэг бүртгэл инхтөө ягч хийж ирсэн. Инхтөө ягчтэр очиод бараг чухамгүй нэг лаг хүмүүс явж орсон л та. Ер нь бол яг ми дотор бол тийм байсан. Итгэлийн дотор ямар байсан мэдэхгүй. Би бол тийм байсан. Яваад орсон чинь инхтөө ягч хамгийн анхны үг нь юу байсан бэ гэхээр за хаанаас ирсэн хүүхдүүд вэ гэдгийгсэн. Тэгээ ер нь бол энэ үгнээс сахуулаад миний тэр нэг анх бизнес сургуульд орсон нэг тэр нэг юм хамаараас өгсөн одоо юу гэх тэр нэг одоо юу гэх тэр нэг үе ингээд хугараад 4 жил хугарж явсан л та. Тэгээ 3 дахь ангитай нэг жоох өгсдیں۔ Тэ маань 3хан бол мэдчихэж байгаа тийм үстэй тий. 3 дахь ангийн синдром гэж нэг байгаа. 3 дахь ангитай нэг жоох өгсөө 4 дахь ангитай мяараад дипломын ажилдаа мяарж байгаа тэгээл өгсдөг. Нэг тийм байсан. За тэгээд бас зарим хүмүүс таньж манай сүмийн зарим хүмүүс байна. Тэгээд би ариун урсгалаанд пастор болчихдаг. Тэгээд яг одоогийн байдлаар ариун урсгалаан бетон цусан цуглаан гэх нэг юм саармаг ингээл яваад байгаа. Тэгээд яг л манай ариун урсгалаан бетон цуглаан хоёр нэгдэж үйл ажиллагаа 2019 оноос ахвч нэгдэж хийх гэж байгаа. Тэгээд нэг тим үе дээр явж байгаа. За тэгээд би өөрхөн гэр бүлийг танилцуулъя. Тэгээд гадаадаас ирсэн багш нар чинь ингээл би гэр бүлмөлөө танилцуулдаг гэдэг шүү дээ. Тэгээд би бизнес сургууль сурсаар байгаа тэрийг сурчихгүй юу? За энэ манай хоёр охин байна. Танай нэг тоо тахгүй гэхдээ яах вэ? За бид нэг энэ бид нэр сая 2015-аас 2018 оны хооронд Сингапурын East Asia School of Theology гэдэг сургуульд за би энэ буруу хэлэх юм байгаа шүү. За ингэх юм байна. Сургуульд сураад ирсэн. Тэгээд сая 7 сард ирээд тэгээ бусаад шулууныхаа үйлчлэлд ороод ингээд одоо юу гэх юм те өвлийнхээ утаатайгаа золгоод ингээд бүх юм нь утаатай ингээд ийм мантал яваад байна л да. Үйлчлэлс нэг тийм утаатай мантай хувийн амьдрал гэсэн юм хумаа зохицуулах гал нэг ман донд. За ингээд дээр нь гадаа гараад нэг ман донд явж байна. За тэгээд өнөөдөр миний та бүхэнд дамжуулах хүсэж байгаа сэдв болохоор үйлчлэгч өдөртөгч. Ягаад би үйлчлэгч өдөртөгч гэдэг сэдвийг та бүхэнд дамжуулах хүссэн бэ гэхээр миний юунд сая сурсан юу маань болохоор сэдэн маань болохоор удирдлага байхгүй юу? Удирдлагын чиглэлээр би сураад ирсэн. Тийм учраас би баг зэрэг удирдлагын чиглэлээс бас амьдралдаа авсан, амьдралдаа өөрөө сурсан зурсгалынхын гүнд одоо орсон зарим зүйлсээс та бүхэндээ хуваалцмаар. Марк намын 2 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээр нэг юм сонирхолтой ишлэл байгаа. Есүс татврын газар суух Алфанхүү Левиг дэрэгдүүр өнгөрөхдөө хараад түүнд намайг даг гэсэн тэр босож түүнийг даглаа гэж хэлсэн. Түүнийг даглаа. Бас нэг юм сонирхолтой зүйл. Ром намын 8 дугаар бүлгийн 29 дугаар ишлэл. Тэр өөрийн хүүг олон ах トゥ усын дунд уугнанд байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болгохоор урдаас мэдэж тогтоосон юм гэж. Тэр бид нар ялангуяа шинэ гэрээг харах юм бол Есүс хүмүүстэр очиод дуудаж байгаа түүх гарч байгаа. Өөрийнх нь дагалдагч нар тийм биз? Очиод дууд. Ялангуяа Есүсийн дагалдагч нар одоо элчнэрийг бол Есүс өөрөө очиод дуудаж. Очиод дууд. Тэгээ очиод дуудаад намайг даг. Та бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэдний заримуд нь яасан бэ гэхээр өөрийнх нь татврын ширээгээ тэр дөрөө орхиод яаж исэн. Есүсийг дагж исэн. Заримуд нь загсныхын торыг тэр дараа орхиод Есүсийг дагж исэн. Заримуд нь би очиод нэг юу яагаад гэх аавыгаа оршуулж түрүү дэрийг шилхтэн үхсдэг үхсдэр нь очиод намайг даг гэдэг айгүй хатуу өгөөч гэсэн Есүс хэлж исэн тийм биз. Ямар ч гэсэн Есүс
хүмүүсийг намайг даг гэж аюух дууд. Өнөөдөр ч гэсэн бидний амьдрал Есүс намайг даг гэж биднийг дууд. Тийм ч учраас бид өнөөдөр энэ сууж байгаа гэж найдаж байна. Үнэн үү? Есүс биднийг дуудсан учраас бид энэ ч баг. 1998 онд би баптизм өртгээд цуглааны хооронд сууж исэн. Ер нь бол би 94 он цуглаанд ирсэн. Тэгээд тэр хооронд би Есүсийг танихгүй л байсан. Яагаад би Есүсийн цуглаанд явах ёстойг ойлгохгүй намайг ах маань загнаад цуглаанд явгыг хэлсэн учраас би айгаад явдаг байсан. Ер нь бол тэгээд 98 он хүртэл магадгүй 99 он хүртэл ч юм уу юу ч ойлгохгүй дундар нь баг зэрэг ойлгосон л дээ мэдээж юу ч ойлгохгүй гэж бас сэтгэвэрчлэхгүй. Тэгээд тэр үед би баптизм хийлгэхээ сууж байхад бурхан үнэхээр зүг сэтгэл маань гүнзгийгээр орж ирсэн. Гүнзгийгээр орж ирээд надад юу гэсэн бэлээ төвшөө чи өөрийнхөө амьдралыг надад өгөх үү? Тэр аюу тодорхой үгс. Би нэг талаасаа гайхсан. Яг мэдээж хэрэг бурхан хүмүүсийн амьдралыг ингээл те өөртөө зориулахад дууддаг гэж сонсч лээсэн л да. Тийм тодорхой дуу хоолой зүрх сэтгэлд орж ирэхэд би үнэхээр гайхсан. Яах гэж. Яг л би тийм одоо яг хүн тоохоор амьдралтай гэр бүлээс гаралтай биш л те. Хүмүүс ингээл би бол элит гэр бүлээс гаралтай гэдэг юм. Би бол нэг тийм элит мэдээтэй биш. Зөвхөн ажилчин ангиас гаралтай. Гэхдээ манай гэр бүл яг нөгөө нэг ардчилсан хувьсгалын дараа хүн болгоны амьдрал хэцүү байсан те. Тэр үеийн хүүхдүүдийн нэг учраас аюу хэцүү амьдралтай. Тэгээ миний амьдрал нэг айхтар хүнд хэрэгтэй гэж бодож исэн үе бол тухайн үед баг даа. Гэтэл бурхан чи өөрийнхөө амьдралыг надад өгөх хүсэж байна уу гэж хэлэх үед нэг талаас сонирхолтой. А нөгөө талаас надад хариулт аюу энгийн байсан. Тэгтэг. Яг тэгвэл нэг айхтар те амар чухал шийдвэр миний хувьд байгаа. Гэтэ тэргүй нэг хэрэгтэй юм ч биш те. Гэтэ тэргүй нэг амар чухалч биш те. Яг хөтэ ингээд бурхан хэрэглэмээр байгаа бол хэрэглэл юм сте. За баг л яг тиймэрхүү яриас. Тэгээд тэр үед яг би тодорхой залбирсан бурхан минь та үнэхээр миний амьдралыг өөртөө авах гэж байгаа бол таав. Тэгж хэлэх үед бурхан зүрхсэл минь хүн маш их халуун хайраар явчихсан. Тэгээ би өөрөө хэлэхгүй нүдмсэн. Багы та бүхний амьдрал бурхан та нарыг дуулсан маш олон дуудлагууд тэр нэг бурхантай уулзах учрлууд бас энүүхэн санагдчихж магадгүй. Тэг ямар тач гисэн бид нэг одоо теологийн сургууль сурж байгаа хүмүүс те кальвинист хүмүүсийн хувьд бол яг бурхан биднийг бүгдээр ингэ дуудсан те. Дуудсан учраас бид нар энэ ч одоо сууж байгаа бурхан биднийг урдаас дуудсан учраас. Юуны төлөө? Мэдээж хэрэг мөнх авралыг биднэрт өгөхийн төлөө дуудсан. Бас нэг чухал зүйл байгаа. Бурханы дуудлага дотор байдаг нэг чухал зорилгын нэг нь бол бидний энэ ч гарч байгаа Ром номын 8 дугаар бүлгийн 29 дэх эшлэл дээр. Тэр бас түүний дүртэй адил болохоор урдаас мэдж тогтоосон юм гэж хэлсэн. Бидний бурхан өөр дөр дуудалтаа нэг зүйлтэй адилхан болгох гэж дууддаг. Тэр юутай адилхан болгох гэж байна? Христтэй адилхан болгох. Христтэй адилхан болгохын тулд бурхан биднийг дуудаж байна. Мэдээж хэрэг биднийг бурхан аврах гэж байгаа л да. Аврал өгөх гэж байгаа. Тэгээд өөр янз янзын олон дуудлагууд тэр бүхэн дотор байг. Тэгэхээр нэг чухал зүйл юу вэ гэхээр бид Христтэй адилхан болохоор дуудагдсан хүмүүс. Христтэй адилхан болохоор. Эхлэл номын 1-р бүлгийн 26 дугаар ишлэлийг бүгдээрээ чэжэр мэднэ, тийм биз? За яг шинэ хувилбарыг бол бид нар сайн мэдгүй. Эндээс хараа хамтдаа уншчихъя. Тэгээд бурхан юу гэж байна? Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас, окторгон шууд, мал адгус, бүх газар далай юу гэж байна? Дэлхий газраар мөлтдөг мөлхөгчд бүгдийг захируулъя гэж айлдав гэсэн. Бурхан хүн төрлөختнийг юуны төлөө бий болгосон бэ гэдэг түгээмэл асуулт байдаг тийм биз? Маш олон Библийн багш нар юу гэж хэлэх вэ? Бурханы алдрын төлөө. Бурханыг алдаршуулахын төлөө гэж заадаг тийм мөн. Бас нэг чухал зүйлийг бид нар охидуулж болохгүй. Тэр нь юу вэ гэхээр бид далайн загас, окторгон шууд, мал адгуус Бурханы бүтээсэн бүтээлийг яахын тулд бий болгосон. Захирахын тулд, удирдахын тулд, тэднийг халамжлахын тулд, тэдэнд нөлөөлөхийн тулд бидний мэдж байгаа Джон Максвеллийн хэлснээр бол удирдлага гэдэг бол нөлөөлөл гэж хэлдэг тийм үү? Бид Бурханы бүтээсэн бүтээлд нөлөөлөхийн тулд яасан бэ гэхээр Бурханаар бий болгогдсон. Бурханаар бий болгогдсон. Тэр агнаасаа Бурхан биднийг бий болгохдоо нэг чухал зүйл байлгсан байна шүү. Тэр нь юу вэ гэхээр нөлөөлөгч буюу удирдагч. Бурхан биднийг удирдагч байлгахаар яасан бэ? Бий болгосон. Өөрийнх нь дүр төрхийн дагуу Бурхан өөрөө удирдагч. Тийм биз? Бурхан бол хаан. Мөн үү? Санал нэгтгэв. Бурхан эзний эзэн мөн үү? Мөн энэ бүх магадгүй энэ бүх байр суурь нэг үгээр тодорхойлох юм бол Бурхан бол юу? Удирдагч. Бурхан өөрийнх нь дүр төрхийн дагуу хүнийг бий болгоод тэр удирдагч гэдэг дүр төрхийн дагуу хүнийг бий болгоод бас нэг дүр төрхин шүү дээ, тийм үү? Тэгээд өөрийнх нь бүтээсэн бүтээлийг яах вэ? Удирдуулахаар томилсон баг. Бидний нэг чухал
хүн болж би болсон нэг чухал Бурханаас өгсөн нэг зүйл нь юу гэхээр өдөрдөгч. Есүс Христ өдөрдөгч мөн үү? Мөн. Би түүнтэй адилхан дүр төрхтэй болох гэж хичээж яваа юм бэл. Юм биз? Дуулал намын 8 дугаар бүлгийн 4-өөс 6 дугаар эшлэл. Нөгөө нэг мапантай эшлэл те бид санаж байгаа бол энэ тэнгэр элч юм уу бурхан ч юм уу гэж яриад байдаг. Хүн гэгч юу болоод та түүн санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод та түүнийг анхаарна вэ? Та түүнийг бурхнаас арай доохонд болгожээ. Алдар хүндийн титмийг түүнд өмсгөч. Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг. Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь гэж цаашгаа ингэ явж байгаа. Эндээс бид нар харах юм бол маш тодорхой юм чинь. Бурхан хүнд юу бий өгсөн бэ гэхээр алдар хүндийн титмийг өгсөн. Буюу эрх мэдлийг өгч байгаа. Байр суурийг өгч байгаа. Тэгээд эрх мэдэл байр суурийг өгснийхэн дараа юу хийж байгаа вэ гэхээр мутрынхаа бүтээлүүдийг захируулж байгаа шүү дээ. Нөгөө нэг өдөртлөг гэдэг зүйл чинь одоо энэ жишээ дахиж гарч ирж байгаа. Тэгээд та бүх юмсыг түүний хөл дор тавьсан гэж. Ямар ч гэсэн бурхан өөрийнх нь дүр төрхөөр хүм төлөвтнийг бүтээхдээ тодорхой хэмжээний эрх мэдэл, тодорхой хэмжээний байр суурь тэгээд албан тушаалыг өгсөн байх нь шүү дээ. Тэр албан тушаал нь юу гэхээр өдөртөгч. Библийн сургууль сурж байгаа хүмүүст та бол өдөртөгч гэж хэлэх миний бодлоо тийм шаардлагатай биш байх гэж бодож байна. Яг л бүгдээрээ л яг надтай адилхан библийн сургууль орчтой сүмийн ахлагчтай эсвэл юу гэдгийг пастор юу нэг байгууллагын захирал өөрөө болдгийн тэгин ингээд бодож бараг их нь орж ирсэн байх гэж би бодож байна. Тийм болохоор өөрийгөө тодорхой хэмжээнд өдөртөгч дор хаяж эсийн бүлгийн өдөртөгч өөрөд нэг үйлчлэлийн бүлгүүдийн өдөртөгч хүмүүс энэ ч сууж байгаа. Тэгэхээр би одоо энэ чи юу ярьж байгаа вэ гэхээр тухайн хүнд өгсөн онцгой тийм үйлчлэлийн дуудлагаас гадна яг хүнд өгсөн одоо юу гэх юм те үндсэн дуудлагуудын талаар бид ярьж байна. Тэр юу гэхээр өдөртөгч байна. Та магтан дууны ахлагч байна уу? Пастор байна уу? Эсвэл сургаанд юу ч хийдэггүй байна уу? Ямар нэг юм хийдэг байна уу гэсэн үсгэлт гараа бурхан анхаасаа таныг өдөртөгчаад бий болсон. Бурхан хүн болгоныг дүр төрхөөр бүтээсэн гэж би итгэдэг. Зарим нь бурханы дүр төрхөө, заримуд нь одоо юу гэх юм муу ерөөсөө дүр төрхөөр бол бүтээдэг байх тийм биз? Бурхан бүх хүнийг адилхан өөрийнх нь дүр төрхийн тоо бүтээсэн. Бүх хүнд бурханыг алдаршуулах тэ дуудлага байхтай адилхан бас бурханы хувьд өдөртөгч байх дуудлага хүнд байх нь шүү дээ. Нэгдүгээр Коринт номын 6 дугаар бүлгийн 2 болон 3 дугаар ишлэлдэр нэг юм сонирхолтой библийн ишлэл. Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүн гэдгийг та нар мэддэггүй юм уу? ертөнцч та нараа шүүгдэх байдал та нар багахан хэргийг шүүх чадваргүй юу? Бид тэнгэрээс нэрийг шүүн гэдгийг та нар мэдэхгүй гэж байна. Тэгвэл энэ амьдралын аар сар хэрэг тэрнээс чинь бэрх гэж юу гэж. Мэдээж хам сэдв бол нөгөө нэг итгэлийн ах トゥ усан дотроо болсон асуудал хэрэгээ ингээл итгэдэггүй хүмүүсээ шүүлгүүлээд энэнд нь ич Паул одоо уурлаа л та нар ч одоо ямар хайшаа юм бэ те дотроо байгаа асуудлаа өөрчлөж хийж чадахгүй гэж юу. Тэгэд ингэж хэлж яхад Паул нэг чухал үннийг дурдаад өнгөрцөн. Тэр үнэн нь юу гэхээр та нар те ийм энгийн юм мэдэхгүй гэж юу. Тэр энгийн юм нь юу байсан гэхээр ирээдүйд та нар шүүгч нар болно шүү дээ. Хэрвээ бид нар эхний хэсгийг харах юм бол ариун хүмүүс шүүнийг та нар мэддэггүй юм уу гэж те. Аминаас ч та нар мэддэггүй юм уу? Яг Библийн хамгийн анх эхний ном нь юу юм? Анхных нь эхнийх нь ном зөв дараа л дээр. Эхлэл гэдэг та нар мэддэггүй юм уу? гэж асууж байгаа юм шиг үндэ саргаж байгаа. Аюу энгийн. Дугуй үеийн христчнэр бүгд мэддэг байсан юм шиг юм ярьж байгаа. Тэр нь юу вэ гэхээр та нар шүүн шүү дээ. Дэлхийн ертөнцийг шүүн. Өөрөөр хэлэх юм бол та дэлхийн ертөнцийг өдөртнө. Нөлөөлнө. Манлайлна. Тэр мэдгүй юм. Бурхан анханасаа хүн төрлөختнийг бий болгохдоо өөрийнх нь дүр төрхийн дагуу бий болгож. Тэгээд тушаалаа өгөхдөө энэ бүхнийг захираа гэдэг тушаал өгч. Түүнийг энэ дуулалт номон дээр маш тодорхой хэлсэн тийм үү? Та үнэхээр түүнд алдар хүндийн тэтмийг өгөөд бүтээлүүдэд тэдний доо тавьсан. Цааш нь бид шинэ нэрээр орох юм бол Илч Паул ойлгомжтой шүү дээ бид нар их ертөнцийг өдөртөн шүү дээ. Захир нь манлайлна шүү дээ. Тэр бодоход тэнгэр элчнэрийг хүртэл яах вэ? Шүүнштэй гэж маш сонирхолтой зүйл хүртэл дурдсан байт. Матай номын 19-р бүлгийн 28 дээр бас үүнтэй адилхан зүйл хэлсэн. Үнээр би та нарт хэлье гэж эзэн Есүс хэлэхдээ хүний хүү сүр жавхлан синтетэ залран бүх юм шинжлэхдэх үед намайг дагсан та нар ч мөн 12 синтет залран Израилийн 12 хувин шүүх болно. Тэгээд дэлхийн ертөнц уналтаас өмнө дэлхийн ертөнцийн уналтаас өмнө буюу гим нүгэл орж ирэхээс өмнө бурхан хүн төрлөختнийг зориг өгөхдөө юу хэлж байгаа вэ? Захираараа энэ дэлхийн ертөнцийг захираа гэж хэлж байгаа.
Харин хүн гим нүгэл хийснээсээ болоод өөртөө эрх мэдлийг юунд болоодгсан бэ гэвэл мойрсонд болоод шүү дээ. Тийм ч учраас мойрсыг юу шилж байгаа гэхээр энэхүү харанхуй ертөнцийн захирагч гэж хэлж байна. Хэн тэрийг тэр захиж өгсөн? Ер нь мойрсоос захирагчаар бүтээгдсэн гэж байна. Бурхан түүнд эрх мэдэл өгөөд тэр захирагч болсон юм. Эсвэл хэн нэгэнд манайхан нэг байгалаасаа байсан гэж ярьдаг. Хэн нэгэнд байгалаасаа байсан буюу Бурханаас өгөгдсөн байсан эрх мэдлийг булааж аваад тэгээд тэр удирдахч болсон юм бол. Бидний анханасаа байх ёстой байсан байр суурь юу вэ гэвэл бид бол удирдагч нар. Энэ дэлхийн ертөнцийг манлайлагч хүмүүс байх ёстой. Гэтэл хүн гим нүгэл хийснээсээ болоод өөрийнх нь манлайлалын байр суурийг авч удирдлагын байр суурийг авч. Христ ирснээр яаж байгаа вэ гэхээр дагалдагчдад хандаад хожим тэ Христ Есүс үүрэг болчиход би хаан сэдийн залрахгүй та нар буцаад яг тэр удирдлагын тэр байр суурьд очихлаа гэж. Дахин нэг ишлэг харцгаая. Та нар газрын давс. Хэрэг давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болохгүй. Энэ гадагшаа идэж хүмүүсийн хөл дор гიშгтгэхээс өөр юунд ч шир бах болохгүй. Мөнтэй адилхан та нар бол ертөнцийн гэрэл гэж. Ертөнцийн гэрэл. Энэс арах юм бол давс гэрэл гэж. Одооний дуулан багш нар те хүмүүс давс юу вэ гэж ингээл давсыг ярьдаг те. Гэрэл юу вэ гэж ярина. Танаа бүгдээрээ мэднэ. Тэгээ ямар ч нэг чухал зүйл мэдээд бүгдээрээ мэдээд шүү дээ. Давс хоолнд байхад амтыг өөрчилнө. Гэрэл асахад орчныг дулаац нөлөөлт өөрчлөлт. Хүнийг өөрчилж байна. Бид бол нөлөөлөгч. Бид бол дэлхийн гэрэл. Бид бол дэлхийн давснаар байх шүү. Бид бол нөлөөлөгч нар байх шүү. Бид удирдлагын байр суурьнд байх шүү. Энэ бол анханасаа бурхан бидэнд өгсөн дуудлага. Анханасаа бурхан биднийг одоо бий болгосон зорилгоуд энийг. 1-р Петр номын 2-р бүлгийн 9-р эшлэлдэр харин та нар сонгогдсон угсаа хаан тахилч ариун үндэстэн бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуугаас та нар та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлчлийг та нар тунхаглах юм аа гэж хэлсэн. Бурхан юуны тулд биднийг дуудсан? Юу болгож бас биднийг дуудсан бэ? Бид нар хаан тахилч гэж. Ариун үндэстэн бурхны эзэмшлийн ард түмэн. Тэгээ бид яах ёстой вэ? Бурхны юмыг бид тунхаглах ёстой. Юуны тулд бид яах гэж тунхаглах юм? Бид нөлөөлөл бий болгох гэж. Энд өөрчлөлтийг бий болгох гэж. Тэгээд бидний байр суурийг маш тодорхой. Та нар бол хаан тахилч гэж байна. Бидний байр суурь юу вэ гэвэл Бурханаас өгсөн удирдлагын байр суурь. Энэ ямар нэгэн бидний албан тушаалын байр суурьнаас үл хамааран цаанаас байглаасаа бидэрт байсан буюу анханасаа Бурхан бидэрт өгсөн тэр нэг байр суурь бол удирдлагч. Бид бүгдээрээ удирдлагч нар. Бид бүгд удирдлагч нар. Одоо би та бүхэнд 3 чухал зүйлийг ярьж байна. За бид удирдлагч нар юм. Бид удирдлагын байр суурин дотор байхдаа бид нэг 3 чухал зүйл дээр манлайлалаа маш тодорхой харуулах хэрэгтэй. Манлайлалаа маш тодорхой хэрэглэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь бид өөрөө өөртөө удирдах хэрэгтэй. Өөрөө өөртөө манлайлах хэрэгтэй. 1-р Коринт номын 6-р бүлгийн 12-оос 20-р эшлэлдэр надад бүх юм зөвшөөрөгдөг гэсэн чи бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгдөг гэсэн чи би юугаач эзэмдүүлэхгүй. Хоол нь ходоод нь хоолн зориулагдчихэ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Биеийн сатарлалт бус харин эзэн зориулагддаг бол эзэн бие дачаа эзнийг Бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч мөн өөрийн хүчээр амьлуулна. Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч эдгээрийг янхны эрхтнүүд болгох гэж юу гэж Илж Паул Коринт хотын хэлэхдээ та нар махан биеийн эрхтнүүд үйлсүүдийг болооч ээ. Тэ? Нүгэлт үйлчлээд байгаа над эрхтнүүдээ Христэд боолоод өгч ёстой шүү дээ. Христийн эрхтнүүд болгосон. Яагаад Христийн эрхтнүүдийг муу Есүс буюу нүглийн эрхтнүүд болгож ашиглаад байгаа юм бэ гэдэг талаар ярьж ирсэн. Бид нөгөө нэг гим нүгэлтэд чанартай төрсөн учраас бид өөрсдийнхээ амьдрал яагаад байгаа гэвэл гим нүгэл рүү өөрийн ирэхгүй өдөрдүүлж амьдардаг гэсэн. Харин Христэд итгээд загалмайн гавьягаар бид нар Христэд итгэсэн итгэлээрээ загалмай дээр Иесустэй хамт цовдлогдоод түүний итгэлээрээ дамжуулж амьлагдах үедээ бидний эргэтнгүүд одоо хэнийх болсон бэ гэхээр 100% Бурханых болсон. Гэхдээ заримдаа бид буцаад нөх хуучин амьдралынхаа зүйлс рүүгөө өөрсдийнх нь эргэтнүүдийг өөртөө байгаа эрх мэдлээ удирдлагын байр суурийг нүгэлт зориулж ашигладаг болоод бас байна. Би удирдагч, би манлайлагч гэж орилж хашгирахын өмнө бид нар юу бодох ёстой вэ гэхээр би өөрийнхөө амьдралыг хэр удирдах байгаа. Мэдээж хэрэг эзэн дотор шүү дээ. Эзэн дотор биш бол бид нар боломжгүй.
Эзэн дотор би амьдралаа хэрхэн удирдах вэ? Бид өөрсдийнх нь одоо юу гэх бэлэг авьяас өөрийнх нь чадвар өөртөө байгаа зүйлсээ хэр зэрэг эзний дотор ашиглаж чадчих байгаа вэ? Би өөрсдийнх нь авьяас бэлгээ өөртөө байгаа санхүүгээ хэр эзний зорилгын дагуу би хэрэгжилж байгаа. Би өөртөө байгаа зүйлөө өдөртөн манлайлж чадчих байна уу? Надад байгаа авьяас бэлгийг би Христийн хүслийн дагуу өдөртөн манлайлж чадчих байгаа юу? Эсвэл би өөрхийн эрхтнүүдийг нүглийн эрхтнүүд болгоод ашиглаад байгаа юу гэж өөрөөсөө асуух. Ялангуяа Библийн сургуульд байгаа он жилүүд бол бид нар өөрөө өөрсдөнтэйгээ ажиллах маш таатай он жилүүд байдаг. Маш таатай. Тэр зарим ажиллах шаардлагатай хүмүүст бурхан илүү жил өгдөг юм шиг байна тий. 6 мургаан жилээр ингээд төгсөв. Бас 10 марваач төгсөн хүмүүс байна. Бас дундчны юм шиг байна тий. Дөрв бол яг хөтэ угаасаа бас боломжийн хүмүүс ингээд төгсөө гарчдаг юм шиг. Намтаа ч гэсэн та бүхэн одоо Библийн сургууль сурж байгаа юм тий. Өөрөө өөртөө ажиллах хамгийн таатай бол. Яг бол Библийн сургууль байх үед хүмүүс нэг их ажил та бүхэнд даатгал нэг их тэгээд байх. Яг тухайн үедээ бол би хамгийн загвал гэж боддог л да хүн ер нь яг үе үедээ л тэгж боддог. Тэгэл дараа нь гарсныхаа дараа тэр үед гайгүй байшаа гэж ер нь боддог тий. Тэр бодож исэн үеийг хэсэг хугацааны дараа тэгэхэд бас гайгүй байшаа гэж бодоод байдаг. Тэр мэд. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Яг л би өнөөдөр хамгийн боломжтой л гэсэн үг байна шүү дээ. Өнөөдөр би хамгийн боломжтой. Та өөрийгөө манлайлах ажилдаа өнөөдөр шалгуулсан гэж. Таны амьдралын талбар дотор таны өөрийнхөө удирдлагын байр суурийг олоогүй. Тэ өөрийнхөө амьдралыг удирдах чадахгүй байгаа нүглийн зэмсэг болгоод байгаа талбарууд байгаа юм. Бодоход асуудал. Нэгдүгээр Коринт номын 6 дугаар бүлгийн 12 дугаар эшлээс дахиад ингэсэн. Яхантай нийлсэн түнтэй нэг бий болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь хоёр нь нэг мах бий болно гэсэн юм. Харин эзэнтэй нийлсэн түнтэй нэг сүнс болоо. Садар цамнаас суугт хүний үйлдэх нүгэлбэр биеийн гатан байдаг. Харин садарлагч өөрийнхөө бид нүглүүлдэг. Та нарын бие бол бурхнаас та нарт буй дотор ч байдаг ариун сүнсний сүм бөгөө. Та нар ч өөртөө бус гэдгийг мэддэггүй юм уу? Дахиад нөгөө нэг та нар мэддэг юм уу? Юу? Та нарын бие та нарт биш гэдгийг. Та нарын бие бол ариун сүнсний орших дугуйн учраас бид нэг цуглаан дээр очиж штэ тий. Цуглаан дээр очиод цуглааныхан анхлагч юм уу, үйлчлэхэн өдөрч юм хийхлээр аюу гой ариун өдөртдөг тий. Тиймээс гой юм яриа, гой нэгэл, гой юм хийгээл тий. Бид Илч Паул хэлсэн та нарын бие чинь тий тэр дугуйн чинь шүү дээ. Эзний чуулганыг хайрлах хэрэгтэй. Эзний чуулганыг тий эзний чуулган дотор одоо яах хэрэгтэй лаглаг гой юм байгалдаг хийх хэрэгтэй ингэх хэрэгтэй. Яг үнэндээ заримдаа бид нар нөгөө бурхны орших дугныг байшингаас дутуу хараад байдаг тийм биз? Байшингаас. Одоо бидний хэлснээр бол сүмээс. Яг үндэ сүмж бас биш л дээ. Яг тэгээ хэлээс урц учраас тэгэл яриад та тий. Сүмийн байшингаас. Сүмийн байшингийн төлөө бол асар олон юм хийн. Ер нь яг ариун сүнс оршиж байгаа өөрийнх нь дугны төлөө дахир зэрэг манлайлал дээр зогсож байгаа. Хэрэв ариун сүнсний оршиж байгаа дугн таны та юм бол та энэ дугныг хэр манлайлж байгаа вэ? Энэ дугныг та садарлагч ямар юм бичвэ те хүнд юм гарцсан эдгээр шиг ийм байлгаад байгаа юм биш үү? Эсвэл үнэхээр ариун сүнсний орж байгаа дугн мэт байлгаж байна. Та хэр зэрэг өөрийгөө манлайлж эзний орж байгаа дугныг өдөртөн чиглүүлж байгаа юм. За энэ улаан өнгөтэй бас их л ноцтой юм баг шиг байна. Бүр хагдтгаа байлаа те. Хүн дээрээ эхлэх юм бол бүр хүн юм яриад ич магадгүй гээд улаан болцсон юм шиг байна. Энэ гэрэл яагаад гэсэн юм те би өөрөө ч бичлээ харж чадхаа байлаа. Ром номын 12 бүлгийн 1-р ишлэн те. За бүгдээрээ чэжэр мэднэ юу гэвэл үнхээр хараасаатай хүмүүс үү эсвэл сайн чэжсэн хүмүүс үү? Тэ. Ах トゥ нараа өөрсдийн бие бурханд амьд ариун дахил болгон өргөхийг эзний сүнсээр илж Паул биднээс хүсэж байна. Одоо маш тодорхой юм шүү дээ тийм үү? Бид өдөрдөж шүү дээ. Бид өөрсдийн сүнсийг өөрсдийн биеийг бурхны дугуйн бос энэ биеийг бурханд амьд бас ариун дахил болгон өргөж өдөрдөн манлайлах ёстой. Хоёрдугаарт бид зөвхөн өөрийгөө манлайлах зогсохгүй бид эргэн тойронд байгаа бие биенийгээ манлайлах ёстой. Буюу найз нөхдөйгөө бид бие биенээ манлайлах ёстой. Колосын номын 3 дугаар бүлгийн 16 дугаар эшлэлээр бурхан танд зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дуулууд хийгээд бүх мэрэгэн ухаанаа та нар бие биедээ заан, бие биеэ синхруулан Христийн үг та нарын дотор бэлхэн морших болтугай. Бид бие биендээ нөлөөлөгч нар. Хааштай бид нар нөгөө нэг энэ нийгэм дунд те хамтаа байгаагаас хойш бие биендээ нөлөөлөхөөс байгаа байхгүй. Угаасаа нөлөөлнө. Тэгэхээр ямараар нөлөөлөх. Маань сургуулийн удирдлагын теологи гэдэг хичээл орж ирсэн нэг Канадын доктор хурж ирээд хичээл оршоод манд нүгсэн мэтлэр. Энэ л ертөнцийн
Мань хүний үзлийг сонирхолтой үзлэг, ийм үзэлтэй. Джон Максвеллийн хэлснийг бол мань хүн одоо үгүйсгдэг. Удирдлага гэдэг бол нөлөөлж байгаа хүн болгон удирдах гэх юм бол үгүй. Сонирхолтой үнцэг заяа. Би яагаад тэр хүний тэгэр хүн тэгж хазаагаад талаар яриа. Чинь мань хүн стадиум юм гитлэр удирдах шүү. Тэр хүнийхээ гитлэр удирдагч биш. А Джон Максвеллийнхаар бол гитлэр удирдагч. Сталин удирдагч шүү. Тэр хүнийхээр бол биш. А Джон Максвеллийнхаар бол юу? Удирдагч юм уу? Өсөндөө Джон Максвелл юу задаг гэхээр ер нь бүх нөлөөлөл үзүүлж байгаа бүх хүн удирдагч. Гэхдээ зарим нь сайн удирдагч байдаг, зарим нь яг уу муу удирдагч байдаг. А маа тэр багшийн ярьснаар бол муу удирдагч гэж байхгүй. Угаасаа удирдлага гэдэг бол бурхнаас ихтэй. Хэрвээ тэр бурхны удирдлагын байр суурин дээр зогсож чадахгүй л байгаа бол тэр бол удирдагч биш гэж үздэг. Одож нэ тэ. Тэр чи сайнаар удирдах чадж байгаа бол чи бол удирдагч. Хэрвээ чадахгүй байгаа бол чи удирдагч биш гэж үздэг. Хатуу үзэлтэй. Юу яриач чинь гэж үү тэ. Бид нар бие биендээ синхруулан бусдыг яах вэ? Христийн үг та нарын дотор бэлхэн моршоод тэгээ бэлхаад байна тэ. Бэлхэж гараад байгаа тэ. Дүүрэн гэвш. Бэлхаад байгаа. Тэгээ бэлхсэн хүмүүс яах нь вэ гэхээр бие биедээ заах нь байна. Бие биедээ синхруулах нь байна. Тэгээ бие биендээ одоо яах юм? Нөлөөлөх юм шүү дээ. Нөлөөлөх. Христийн дотор удирдахч байна гэдэг бол Бурхны өгсөн зан чанар, Бурхны үгэн дотор суурилж түүгээр бие биендээ нөлөөлөхийг хэлж байгаа. Түүгээр бие биендээ. Бусдыг уруу татах юмуд бол бидэрт байдаг тийм. Ахтай жинхэнэ бурханлаг удирдахч хүн бол бие биенийг урамшуулах хэрэгтэй. Цаашаа. Энд би ганцхан ишлээсэн юм. За яг хаа цаашаа. Гуравдугаарт нь бид нар өөрийгөө манлайлах хэрэгтэй. Бид нар эргэн тойрныгоо Бурхны үг дотор тийм зүү зүүтэйгээр манлайлан урамшуулж босгох хэрэгтэй. Тэрнээс би бол удирдахч жоохон таараа удирдахчтай гэж битгий бодороо тийм нэг манай сургуульд нэг тэр сая сурж байхад сургуульд нэг ах байсан. Тэр үед юу гэхээр би яг одоо би бол христтэй би муу христчин чинь дандаа өөрөө тийш. Яага муу христчин гэхээр янз янзын тийм муу юутай. Зан чанартай, үндгийн дадал туршилттай. Тэгээ тэрийг нэг өөрчлөлт гэж оролддоггүй. Тэгээд яг хөө өөртөө тусгай тийм категори гаргаад ирсэн. Би бол христчин, муу христчин. Тэр ямарсан христчин те. Ямарсан бурханд итгэдэг хүн бэ. А би бол удирдахч те ямарсан удирдахч өөрийгөө удирдах байгаа харин чамайг удирдах чадахгүй ч өөрийгөө очроо болоорой гэдэг чинь те. Тэгэхээр энэ бас байр суурь бол биднэрт бас байж болохгүй байр суурь юм шүү дээ. Гуравдугаарт нь бид нар байгаль дэлхийн ертөнцийг манлайлах хэрэгтэй. Дэлхийн гүн газар руу түүний гарт байдаг бөгөөд улсын оройнууд ч бас түүнийх, далайч түүнийх, учир нь тэрээр түүнийг бүтээсэн нэгэн бөгөөд түүний мотор хуурай газар хэлбэжүүлс. Энэ байгаль дэлхий бол бурхных. Ан амьтад тэгээд ургамал бүх зүйл бурхных, баялаг бурхных. Тэгээд энэ бурхан өөрийнх нь зүйлийг хүнд юу гэсмээр та нар захираарай гэж хэлж байна. Бид нар захиран зарцуулна мөн гэхдээ энд биднийх биш энэ бурхных. Өргөлтийг ойлгож байгаа тийм. Бид нар ингээл аваад дураараа энэ бол миний худалдаж авсан Библи би энийг яасан ч болно. Шатаасан ч болно. Бурхны үг шатаачлаа гэд хараагаа тий. Ямар ч гэсэн би өөрийнхөө имийг бол яасан ч болно. А гэтээ хин нэг над Библиэд маяныг чи хэрэглээрэй гэж өгөх юм бол би чадахгүй. Яг л энэ нэг өгсөн хүнийг. Энэ байгаль ертөнц бол бурхных. Бид үүнийг хэрэглэнэ, бид үүнийг удирдна, бид үүнийг халамжлана, хайрлана. Тийм ч учраас Марк номон дээр агуу захимжиг хэлдэг маш сонирхолтойгоор хэлсэн байдаг тий санаж байна уу? Бүх бүтээл хаанчлалын сайн мэдээг тунгаглаарай гэж. Бүх бүтээл хоны яманд яаж тунгаглалтыг би сайн мэдэхгүй. Гэтэ ямар ч гэсэн Библиэлд бүх бүтээл тунгаглаарай гэж хэлж байна. Бүх бүтээл. Хүн өөрийгөө ганцхан бурхны бүтээл гэж боддог юм шиг шүү. Бурхны бүтээл бол бидний нүдэнд харагдаж байгаа магадгүй бид нар харж чадахгүй маш олон зүйл байна. Бид түүнд итгэмжтэй хандах хэрэгтэй гэж хэлсэн мэт. Тэгээд бурхан бид дүр төрхийн дагаа бидэнтэй адилхан хүнийг бой болгоё. Тэгээд тэднээ далайн загас, огторгүйн шувууд, мал адгуус бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлтваа. Энэ бол бурхнаас бидэнд өгөгдсөн тушаал. Үслээрээ бид нар цаг хэвцэг байгаа. Тэр ядагаад байгаа вэ харж байна. Одоо дуусчихсан юм. 10 минут тий. За ямарсан бид нар удирдагч нар юм байна тэгвэл. Бид нар байгаль дэлхийн удирдах юм байна. Бид нар өөрсдөө удирдах юм байна. Бид бусдыг удирдах хэрэгтэй юм байна. Бурхан анханасаа бидэнд ийм байр суурьнд бидэд тавьсан юм байна. Ямар удирдлага бидэрт хэрэгтэй. Ямар удирдлагын арга вэ?
Роберт Гринлиф гэдэг энэ үгэн их алдартай үг. Ер нь хараад царийг хараад нэрийн чэйсэд авчихсан юм. Удирдлагатай холбоотой юм гараад эхлэх юм бол энэ хүний нэр байнга л гарна. Байнга л. Ялангуяа бид нар христчнэрсэн тэгж ярьдаг шүү дээ. Ямар удирдах шиг вүлээ? Хонцлогч удирдах шиг. Үүслэгч удирдагч. Servant leadership гэж ярьдаг шүү дээ, тийм. Үүслэгч удирдагч. Үүслэгч удирдагч гэдэг энэ концепцийг анх академик төвшөнд гаргаж ирсэн хүн болохоор энэ хүн багхгүй юу? 1970 онд мань хүн үйлчлдэг удирдагч гэдэг нэртэй эсээгээ бичээд тэр эсэнээс нараас ном нь гараад тэгээ бүр энэ Greenleaf юу гэдээ бас байгаа бүр юу гэдэг вүлээ? Тийм байгууллага хүртэл байгаа. Сонирхолтой энэ хүн эсээгээ бичгүйдээ Кристиан байгаагүй. Кристиан байгаагүй. Одоо энэ хүний бичсэн эсээ энэ хүний юунаас болоод үйлслээс болоод дэлхийд дахинд